За сайн байцгаана уу? За hi guys. За бит хоёр нэг хайгаа долоогоос ягаанагаа олсон. Дутуугаа гүйцэхээр ирлээ. Дутуугаа гүйцээ. Энэ гэхдээ бас эпизодод орохгүй. Тэ. Учир нь маргааш яг энэ бичлэгийг дуусчаад маргааш өдөр манай хоёр хаашаа явах гэж байлаа. Дунд говийн ямар театр юу лээ? Сараа өхөө театр. Сараа өхөө театр гэдэг юм лээ тэр газрын. Тэгээ Сараа өхөө театр руу явна да. За олон тав үгүй эхлэхөө. Шууд эхэллээ та. За. Гаднаасаа нэг иймэрхүү л харагддаг юм байна. Хажуудаа харуул хамгаалтай мөг машин цэшин байсан очиутсан чи харуул хамгаалт алга. Амттай аллаа хаалга. Наачаа шууд онгорхоо алга биш. Харагдаж байна. Хаа тэр хан ман дээр зэрлэг зураг зорцсон. Тэрийг орж хараа л та. Ямар юу алга үүдтэй юм бэ? Амар шилтэй юм биш болгоомжтой. Энэ яг хуучаа юу байсан гэдэг газар нь бол сайн мэдэхгүй шүү залуусаа. Тэгээд хуучаа юу байсан гэдгийг сайн мэдэхгүй л байна. Зүгээр л нэг юм ягаан балгас байдаг гэсэн тэр нэг биокомнет руу орж тэр ахал санал болгос тэ. Наач бол батны юм таа гэдэг. Гэлээ шууд энэ төлөө гүйцэж тэр нөөдөл рүү хав тий. За тэгтээ. Тэгтээ бас нэг амар жижигхэн төсөөлөдсөн бас хөөрхөн хэмжээтэй юм шүү. Тэр ч өөрөө хэлэхдээ жижигхэн хоёр давхар юм байгаа л гэж хэлсэн тий. Тий. За энэ шалмал нь гайгүй байгаа. Олон жил хүн орж ирэх юм уу? Надаа Камин 100%. тийм байна. Юм харагдах нь. За. Ингүүл юм харагдах нь. За мэдгүй. За ямар ч жижиг юм байна. Энэ таазан шил шүү дээ. Тийм ээ тий. Энэ өөрөө харууллаа байлаа. Тэгчээд өөрөө нэг хурган жижигхэн гарч идэнд бол одоо. Чаа гэрлээ ингээд Энэ дотор манай харанхуулаад үлдэх юм. Энэ гадна нь янзсан юм хүн байршуулсан мөртлөө энэ юус хүн орж ирдэг шинж алгаа. Хажууд машин гэхээсэн хүнтэй болоо гэхээр хүн орж ирсэн шинжээр алга тий. Энэ л онгойдгүй юм байна. Ерөөсөө энэ хөлийн мөр зүр бүр амар тоос дарцсан. Хөлийн мөр зүр юу ч алга. Мод одоо ураад байсан хта. Камин 100-ийнхаа Мэдгүй юу ч. Заад нэг хаалга төлөхөд үстэй. Яа, тог цогцоо авчихна. Энэ одоо тогтой байна гэж баахаа. Тогтой байд юм бах та. Мэд курсын час л амар тог цоглоо. Нөө энэ түгжээтэй юм шиг байна. Тийм. Эндээс бол тог зохимооргүй юм тий. Салцсан болгосон нь зүр татан талаа уучсаа. Очиж тэрэн дээр нь дараад тахтаа. Урч мөрц. Энэ зүгээр 0 евро. Шүршүүрийн өрөө байсан юм шиг байна. 0. Тийм. 0 ч юм. Гэтэ бас муухай үнэртэй юм биш үү? Биш бас бүрээ. Мохоо орж ирдэг бол тань байсан бастай. Тагтаа. Нэг улаан ашууд юм уу тагтаал дуурч. Тагтаа ингэж дурддаг үстэй. Тийм хурцгэнчтэй. Тийм. Йоо. Мэдлээд байгаа юм шүү. Харин мэдлээд байгаа юм билүү? Энэ юу вэ? Аль. Энэ Мэдгүй. Өгцөн ахаа юм уу? Үхээд бүр хооны муу мэй явуулсан чи. Энээс үнэртэй байгаа юм биш үү? Амар муухан үнэртэйсэн. Толгойг нь тастаад ийцэн. Бараг хатаж харж ийцэн ахаа байна. Тийм. Энээс үнэртэй байгаа юм биш үү? Амар муухан үнэртэйсэн чинь. Энд нэг сонио юм байх. За наа чи шалан гайгаа. Гайгаа хаа л гэж бодож байна. Ийшээ тасах та. За энийг хонголгож. Чи бэлэг өмссөн дэр мэн да. Начнал тоос. Би нөгөө хэрэг нэг ингээд шууд шууд цаашаа гардаг л шүү дээ.
Нэг төр орчих чиг. Нэг гартаа бэлэг авсч амар тоос шорот. За. Эний саатлын өрөг гүцэл баялаа. Тэгээд. Гүцээгөө те. Эмэгтэй энэ шахаа. Нохоо шиг юм чиний цүнхнээс дуурайд байна. Цүнхнээ осор дуурайд. Дархаа үг юм уу? Дархаа гэж юм. Дархаа. Граффити зурчиж. Манаас цаагаар ингээ ороод ирж болт юм байна. Тийм байна. Хөөх үчистэр нурсан баг ч юм тий. Таацных нь гоё жингэл шиг юм нурсан юм уу? Хөөе. Юу ячтай юм уу? Энэ нэг давхарт мань нуцаараа бичлэг хийгээ үлдээч үү? Тэгээд хоёулаа дээд давхар руу гарах уу? Тэг. Хаана үлдээх вэ? Хаач яах. Болно шүү дээ. За жишээр. Наа чи ингэ шууд цаашаа гадагшаа гард юм шүү дээ. Тийм бах та. Үгүй мэн гадагшаа гэсэн. Энэ өөрөө. Энэ шалан доош Ингээ балкон руу гард юм бах та. Нурчихгүй энэ шалан бүр онгоц шүү. Харин тийм ээ тий. Ингээд гадаа хашаа машаа шиг мөртлөө харуултай амгаас харсан ч хүн алга. Ой шээ. Чичгөр байна. За. Шатан цааталтай байсан тий. Зэвишэлж аваад нөх хавьдал нэг гоё үзэгдэх орчин сайтай газар л оцсон үлдээ идэ. Биш нь харуулал энд тавьчтай юм уу? За жаа. Яа гэрлээ барьж байгаа. Одоо юу гэдэг вэ? Төрөл муташаараа. Ласлаас гэл тэнэг сая нэг тэр дүүцэн таацанд бол эвгүй л дуурч тий. За ингэсгээд үлдээч та. За даваарах чинь шууны дуунаас орог айхаа билж тий. Хөндлөнгөөр нь бэр. Энэ нөхөр айсан бол. За ингэ үлдээч. За тий. За дээш юу. За дэш. Сургууль Тэр нэг гэрлийн юм харагдаа.
Өө чи яах гэдэг юм. Энийг бол гаруул гараач. Болцморын нөө ирж ирсэн амар сандарч шүү. Тэгэж чинь. Гэрлээ ингэж жижигдэр нь тавьчихулсан юм шиг. Үзэгчдэд тод харагдахгүй байц. Тэгэх юм болов. Жаас сүн сайхаас энэ балгасуудад юу гэдгийг харах хүсэлтэй байдаг болов уу? Ямар олон нойролтой юм бэ? Гэрэлтэй байшин байна. Харин тэгсэн хүн байхгүй. Наурч. Зүгээр нэг юм чичгээр. Бага сонирм байна. Тааз маацсан. Усан багтад напи явсан шүү дээ. Тийм байна. Нүшөө дахиад дэшээ гарч илөө. Гэхдээ хоёр давхрал гэсэн ирсэн. За хадаас тань бодож болгоомжтой. Энэ урталтаа шууд голтой юм билээ те. Харин гол урсчихдээ тий. Од том гол биш. Хөө. Энэ юу нэг шил. Жак виски шил шүү дээ. Би одоо юун дээр гიშгч юу? Нохон баасан дээр гიშгцсэн байх та. Энэ дотор юун дээр гიშгч. Төрөний гიშггүүдээ гэж бодсон баасан дээр гიშгцсэн байх та. Тэгээ энэ хараа бүр доошоо. Энэ лөө орол хоёул цөмөх юм биш. Энэ зүгээр доошоо шууд. Наач тийм байх. Цөмрөш. Энэ хаал нь онгоод юм болоо. Наач цаатлын саяны юу төш шууд залгаа юм биш. Саяны өрөөд чинь залгаа юм. Иш ямар вэ? Энэ бас шалан нас жоох юу? Энэ ер нь эвгүй болцсон байх юм Тийм шүү. нуухаар болцсон юм дөө. Чардак энэ шах цогцож. Бас цагта социуийн барилгуудын нэг л байсан юм шиг шүү. Тийм л. Дээр юм. Гайваа. Санитар тог цогтөглөйгүй юм аа. Энэ тогтой байна гэж байхгүй дээ. Тийм, тогтой байна гэж жоох. Цаа өрсөн зүрс 10 тал авч ирсэн зүгээр. Юу гэх гэж энд тогтой тог залгах үед тий. Яаж ч удсан. Ийм болцсон барилгад. Яагаад ч тогтой байна гэсэн үндслэл алах. Харин Балкон дээр гарах. би анасаа гайхсан энэ нууцсан болгоос тогтой байна гэж баймаар гом байждаг. Зур утас мэт хатгсан юм болов уу? Үзүүртэй. Мэдг. Зүр тавхан тал авч Цаалж хаалга байхгүй тий. Наач онгох нөө. Энэ онгоохор шимж боллоо энэ шороо дараа хийчих. Энэ хөрн гарчих уу? Балкон гайваагаа. Хаалгаараа юу байд юм болоо? Юу унгах ч юу? Ха? Биш босдоо сайн нэг юм унцлаа. Тав гэж. Надаас унах юм байхгүй да. Түрүүн төрөл доошоо сая юу унцсан? Нэг юм давхал гэх шиг боллоо да. За ингээ балкон дээр нь гараад ирчих юм да. Юм муухай юм тийм тий. Мохон нэртэй байна. За ягаан байшингийн сүнснүүдээ байвал мань хоёртай гарч ирж тус олооч. Удахгүй сүнслэр айжаатай болчихоор байгаа үг нь мэдэгдээд эхэлдэг гэсэн. Тий. Тэгэл юмнуудаа олж аваад
паранормал руу Тэр нь бүр ногоо могоо ургацчих тий. Үүс ногоо ургаж бодгоцсон. Шин ногоо нахаалцчих тий. Манай хоёр дахь нэг гарч ирээ минь дус мэдчихэж тээ. Тэгэхгүй тэл радио аваад тэгтээ тэр радиогоор тэр нэг Япон хүний хэлж байгаагаар болохоор Нүгөр орчих шууд. тэгээд хариулж болдог гэж тэгээд байгаа байхгүй юу? Аа. Тэр чи хэр ихтэй байгаа вэ? Тэр болох байхаа. Мэдгүй гадаад YouTube руу хариулаад яриад байдаг тий. Аа. Авч байгаа тэгэл үзэн дээ. Амралтын дотоод журам ч амралтын сонгон амралтын захиргаа маа. Сонгон амралтын газар Амралтын газар байсан юм байна. Нийшээ бас нэлээд урт юм байна шүү. Усаа татлаг. Энэ барилга дотор ерөөс хүн амт явсан шинж байхгүй байх гэсэн Тийм байна. байна тий. Угаасаа калтдаг гэж ярьчихсан энэ авид. Энэ ч юм бодлооч. Энэ их тоосонсон тэр дээр чи ядаж ботлын мөрсөр гарна да тий. Гол нэг хуучирсан эсэний хайрцаглаа батсан сая. Тий. Мопон бол таг дээр үе байгаа шүү дээ. Энэ социалист тэгэл болохгүй болсон багтуу. Яа байна. Чихэр уялаа авах гэжтэй. Хэлбэр орох гэж байна. Нүгэ бодхоор нүгч май сараж. Lucky strike гэдэг. Ийм тэнхүү дээ. Нохоол их орж ирс баадаг бол та. Харин тий. Тэгээ нохоонуудын мөр хаана байна гэхгүй. Энэ аваар өрдөөс нь доосон дээр хүний мөр гараагүй гоц. Харин тоосон дээр очсон. Өнөө урманд ганц хэрэг гутлын мөр ч алах шүү дээ. Нөлөөр. Ингээд болж байгаа шиг байна те. Ингээд оруулж байгаа юм шиг. Хоёлаа чи шинэ балкон руу гарч үзлээ. Наадхан точ дэмий баха. Цаан чинь гэрэлтэй цанх мах. Доорхон юмтай байх шиг. За ягаан биш нэг иймэрхүү юм байна. Бурхан байна. Дутуу үлдээс ажиллаа ямар ч зэн гүйцэлээ те. Тэглээ. Чиний утасны чи спичиг унтарцсан ах юм. Миний утас яг доторцсон. Утасны чи спичиг унтарч те. Бичлэг нэвж гэнэ. Бичлэг яваа гон зогсчих. Тэгдэж үзтээ. Энэ яг бичлэг зогссон. Түрүүн Багтаамчин дүүрэг үлэн дээ. Гараар зогссон шүү. спич насаалтай л байсан да тий. 7 минут 30 секунд бичлэг хийгдсэн байна. За чи энд уншаад байгаа.
За бичлэг ямар ч гэсэн хийгдсэн байна. Тэгээд тасарсан байна. Багтаамжийн дүрийг л зогсох эсвэл дээ. Багтаамжийн дүүрэг байна да. Яа зогсож. Надад ч тэгээд шалгаж үзснэ. Муу усны үнэрч юм шиг. Үгс нохооны үнэр бол үнэрчсэн юм чи. Түрүү тэрнийх л юм байна л да тий. Тэрний үнэрлэл уншчих. Тэр бол шалан аюултай болцсон юм байна уу? Анна Чео гэж хүний нэр үү? Мэдгүй. Тийм л юм гэлгүй. Анна гарадрэх. Анна тэгж дутсан. Оо яана. Анна байна уу? Сүнсэ. Анна. Байна. Ядаж нэг юм дуурчаач. Сүнс гэж юм байвал юм дуурчаач. Сүнсний радиотой ойлж долгионы мэдрээ гаргаад ирдгүүл өөр амар болно тэгж байгаа шүү дээ. Надад бол гол дуурч. Сүнс байна уу? Сүнс байна уу гэж. энд хүн байна уу гэдэг тий. Энд хүн байна уу? Нэг гэрлээ асаас шууд нэг зогсож ирлээ. Ингээл миний гэрлийн товчлоор маа гэж асаасан ч урд нэг юм байж. Маа гэж унтраагаал оо энэ юм чинь яах гээд. Би харагдаж байна. Чивэ. Хай. Микний чинь ногоон асч бай. Хүй. Яаж юм? Автас асч. Сүнс ойлгоо цам дуурчаач. Сүнслүүд гараа марга гэж юу байдаг л яадаг л яаж дууддаг л. Нэг тань аавж авлаа. Тийм тоглоод идэг. Чи тэр хэр үнэн гэж боддөг. Мэдгүй бид тэрийг старч аавжаа. Тийм аавж авлаа. Стом. Нэг хосон шаг кинонд ирлээ. Хосон шаг ирлээ нэг. Баруун зүгийн 88 тэнгэр, хойд зүгийн хэдэн тэнгэр, 99 тэнгэр, улаан тэнгэр мэнгэр. Гин Аннагийн сүнс хүрлцэн гэрсэн бол ямар нэгэн дохио өгнө. Тэг зүгээр Анна гэдэг хүн өөрийнхөө нэрийг биччихээд үзэж уурлал яана. Угаас саллаараад байгаа. Баг галзаар шүү. Хей. Юмч доогохгүй. Шоргоод унчих гэдэг юу. Харин тийм авчсан битүү нөх юм бэл энэ юмээс ахвал. За. Энэ барилга руу орж үзлээ. Тэг ер нь бол бас сансны удаас хөөрхөн тий. Би хөөрхөн би нэг жижигхэн нэг тийм жоохон байшин байх юм бол бас хөөрхөн шүү. Харин тэг хөөрх. Чам тэр ямар сон мэдэрнэс тэр үү? Дэжгүй юу? Дэжгүй. За тэгвэл нэг ийм юм байна. Энийг бас эпизодод оруулахгүй. Эн чинь биокомбинат руу явахдаа бол хамаад оруулчих гэж үзлээд бит хоёр нэг бол олоогүй л дээ. За нөгөө өмнөх тэр чинь хэд дугаар вэ? Тэн дээр олоог болохоор ямар ч дутуугаа гүйцээч. Тэр чинь. Тий. Амар ягаан байшин хайгаад маягаад гэснэ. Тэгээд тэрийг
мартчихвал бас жоохон сонирхолтой юм. Ер нь бол тийш те. Сони юм болоо тэгээд дутуугүйцээ чи эпизод 8 орохоос өмнө удаад энэ л ороод гарлаа. Тэ. Эпизод 8 энэ бичлэг одоо ингээд нэг хэдхэн цагийн дараа л орчих واخ. Тийм тэгээд бүтэн сайн дайраа бичлэгээ эпизод 8-ыг оруулж чадахгүй бах те. Нэгтгэж бараг л амжихгүй байхад маргааш явна гэхэр чинь дунд говьд очиод бичлэгээ хийгээд тийм эдитлээд оруулна гэдэг бас хугацаа шаардна тэгэхээр тийм хугацаа шаардна. бараг 1-2 тоос орох юм бол уу яах юм бол тэгж л болчих. 1-2 тоос орох баха. Тэгээд одоо эртгөө очиж амраад Тийм. маргааш маргаашийнхаа өдөр гарандаа дунд аян замынхаа бэлтгэлийг базаа идэ тий. Яг тэр амар яриа дээр гардаг шиг яг нэг тийм яг нэг тиймэрхүү гоё нэг үзээтэй газар байл бас л гоё л. Тэгээ season 2-оос сүнсний радио бараг болчих واخа залуусаа. Тэгэж бодож байна. Манай хоёр чинь тэгээд ямар ч байсан бичлэгээ бол дараагийн төвшөндөө явуулна. Одоо бол нэг уурбан төрөл нэг орхигдсон барилгыг ингээд зүгээр сонирхуулах маягтайгаар л яваад байгаа л та. Тэгээд яг үнцэг паранормал төрөл рүү орох юм бол нэлээд удаан ажиглалт суун. Яг тэрний ирээр бичлэг бас нэлээд уртсах баг. Тий, тэгэж бодож байна. Ерөнхийдөө хүмүүсүүд айгүй анхааруулж байлаа шүү. Дунд говь жоох эвгүй шүү. Гүйдэл суудл ихтэй гэдэг. Тий. Одоо энэ байгаа газар маань одоо яг байршлах гэх юм бол за энэ Google Maps-ээр байршлах нь байх. Сүлжээ орж байна. Биокомбинатад бас тийм дээр багш. Тэгээд энэ сонгоны амралтны бид хоёр дээр одоо зүүн тал руу үгүй хоошоогоо яваад исэн гэх юм уу? Буруу тал руугаа яваад исэн байлээ. Тэгээ яг голоод дагаал бараг л яг энэ голоод дагаал одоо 22-ын товчоод руу гардынхад замаар ингээд яваад хахад ерөөс яг ингээд замын хажуутал байд юм байна энэ газар бол. Энэ хавьд энийг зүгээр нэг лайв хийчихье гэж бодсон чинь энэ хавьд бас сүлжээ мүлжээ байдаг юм байна. Сүлжээ бол нам унч тийм ээ. Уул лайв стример оруулчихъя гэж бодсон. Сүлжээ мүлжээ бол ерөөс юм яриа тий. Бичлэг болж жохороо зүгээр лайв стример болж байна. Сега сүлжээ байхгүй байхгүй. Дооно унших гэж байна уу? Сүлжээ алгав. Сүлжээ алгах. Яг нь би хүмүүсийн донешныг уншичмаар ах юм. Тэрээс. Донешн дөрөв би бас юу яд юм болоо гэж бодоод нөгөө хотод байж захта рекорд хийгээд үзсэн байхгүй юу. Ингээд донешнуудаа ингээд хуулгануудаа гүйлгэж байгаа рекорд хийгээд үзсэн чинь бичлэг рүү гарсан чинь банкны хуулганы тийм юм хүч рекорд хийж болдгоо юм шиг зүгээр ингээд хабаар юм болчихлоо. Тэгэл байна л та. Тэсний банкны мэдээлэл утгаараа. Яг болдгоо юм байна лээ. Уулал айгүй сайхан агаартай газар мөртлөө айгүй өнхөн нэр чинь яг энэ бас үгстэй ийшээ бас энэ нэг ийшээ чинь гүүр мөр байсан энэ хавирны л тийм муусны үнэртэй юу ч байдаг юм боо мэд. Долмоохон үнэртэй газар. Түүнээс уг нь бол гоё л газар байна. Тийм гол молтой тий. Гоё газар байна. Хөдөө гараад ирсэн юм шиг гоё санагч байна. За тийм ямар ч байсан дунд говь руу явж байгаа эпизод 8 гоё аялалтай гоё байх баха. Тийм, ер нь бол аялалтай гоё байх бах. Тэр Сарангөхөө театрт очичоод бараг хоёулаа тэнд хоногийн бичлэг хийх та бараг хонох уу тэнд дотор хонох бах. Тэнд дотор хончоол тэгэл өглөө нь наашаа гараал явах та. Тэгж л очив. Тийм. Очоод хоёулаа бичлэгээ хийчээ тэгээд бараг үүрээр үүр болтол яаж байгаа л ингээл наануу цаануу гэдэл тэгж итэл бараг үүр цайчна. Одоо ч нөө 100 цаг болж байгаа болохоор эрт үүр цайч бах. Тэгэл ерөнхийдөө эпизод 8 бол миний бодлоор их гоё болох байхаа гэж бодож байгаа. Та бүхнийг бас хагасаад яг бичлэг оруулахгүй бас нэлийн удаан хүлээлгэслээ тэрэн дээр бол бас хүлцэл өчье. Одоо одоо ингээд одоо л зав гарч ах шиг байна да. Тий. Тэгээд зарим нь таг алга болчлоо гэж яриадсан. Бит хоёр бол мэдээж алга болохгүй. Цаашаа үргэлжлүүлнэ. Бит хоёрт хартсан юм байгаа. Зорьсон зориг гэж байгаа. Тэрэндээ хүртэл тууштай явна да гэж бодож байна. Би бүр тэгээд өнөөдөр маргааш ингээд эпизод 8 хийнэ гэдэг ингүүд ажлын зав чөлөө ерөөсө болдгоо амралт чөлөө мөлөө байхгүй тарахгүй байхаар зөвөр шууд өнөөдөр ажилласаа гараад хүрээд ирж байна. Эпизод 8 оруулчихад ажилд орондоо гэхгүй.
Манай хоёр ажилласаа гарсан. Тэгэхээр тусдаа ажилладаг л байсан л да. Бүр бол хамгийн анх бол цуг нэг газар ажилладаг Тийм анх бол нэг газар ажилладаг байж байгаа. Тэгээд тэр газараасаа би гараад тэгээ бас нэг өөр ажилд орцсон явж байгаа сая. Тэгээ тэрнээсээ гараа тий. Тэгээ тэрнээсээ гарчлаа одоо дахиад нэг газар орох бах та. Угсаа ингэж л зав гаргаж хийхгүй бол угсаа бүтгэжгүй юм байна. Тэгээ нэг үзэгчтэй худлаа ирсэн болоо л ингээд яриад яваад идэг тэгэл. Олон хүмүүсүүд бас их хүлээж илээ. Та бүхэн тэгээд бит хоёрыг дэмжиж лайк, subscribe сайн дараад өгөөрэй. Тэгээд нас яг дэлгэцний хоёр доор гарч байгаа IG-г бас сайн дагаад өгөөрэй. Тэгээд хаяалаа юу стрим. Тэгээ үзэгчтэйгээ ярьж явах үүднээс. Тийм зарим нэг одоо бичлэггүй үедээ те инстаграмаар лайв маяг хийдэг ч юм уу тэгээ үзэгчтэйгээ ярилцаад гоё санал бодлоо хуваалцаад тэгжээж бас болох юм. Тий. Тэрх үүднээс л манай хоёрын инстаграмаа ингээд яг дэлгэцний яг баруун зүүн доод бууланд ингээд байрлуулаад байгаа юм л. Лайв стримээ хийн. Тэгээд санаа оноо тэгжиж гоё хөгжих байхаа гэж бодож байгаа. Бит хоёрын зүгээс. Тэгээд энэ удаагийн ямар ч байсан ягаан байшингаа олоорой гэж маш олон хүмүүсүүд санал ирүүлсэн. Комментэнд орч гисэн мэлээ явуулсан. Тэгээд ямар ч ягаан байшингаа олж бичлэгээ хийлээ. Тэгээд одоо эртхэн харьц амраад маргааш. Одоо эртхэн харьц амраад ажилдаа. Эпизод 8 тий. Замдаа гарна. Замдаа. Өнөөдөр чи яран сансан удаа дулаах өдөр. Тэгээ өнөөдөр нь гой дулаах өдөр. Харин би бас хүүтрээд хөтөн болоод өгөх юм болоо гэж бодсон ч бас. Гэтэ өмнө говь дулаахын хувц өмснө. За тэгээ энэ удаагийн бичлэгийг ингээд өндөрлөе да. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай зэлсэн.